Засгийн газар 1 жил 8 сарын хугацаанд эдийн засгаа одоо байгаагаас нь дээрдүүлэх зорилт тавиад байна. За тоолор гүгээд хэлсэн гэвч 2.5 их найт төгрөгийн алдагдaltaй баталсан төсвөө сайжруулж зардлаа оновчтой болгох заалтуудыг эдийн засгаа сэргээх хөтөлбөрөөс асжээ. За өөрөөр хэлэх юм бол төсвөө сайжруулахгүйгээр эдийн засаг дээрдэхгүй гэж улсын хурлын гишүүн улаан ярьж байна. Эдийн засгаа сэргээх эхний алхам төсвөөс эхлэх ёстой. Нин ялангуяа олон улсын валютын сантай хөтөлбөртэй болох асуудлыг хугацаа алдалгүй шийдэх ёстой. Энэ дээр дэндүү удаан тодорхойгүй байдалтай байна. Хөтөлбөр авах юм шиг, авахгүй юм шиг ингэж байж штэ. Ингээд хагас жил өнгөрлөө. За төсвийн алдагдал 1 их найт төгрөг давжсан орлогоосоо зарлаханд авсан эдийн засгаа сэргээхийн тулд эхний алхам нь олон улсын валютын сангийн стендбай хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна. За гэвч стендбай хөтөлбөрт хамрагдах эсэх асуудлаар засгийн газар нэгдсэн байр суурьнд хүрч чадахгүй байгаа. Хэрвээ стендбай хөтөлбөрт хамрагдвал ойрын хугацаанд манай эдийн засагт 3 ч том төрлийн өөрчлөлт гарна гэж үзэж байгаамаа. Тухайлбал хямралаас гарах зүг бодлоготой болж бодлогоо хэрэгжүүлэх үүрэг нь тодорхой болно. За үүнээс гадна эдийн засаг нь хүнд байгаач Монгол улсын талаарх зөв мэдээлэл дэлхийд дахинд очих магадлалтайч засгийн газар цааснаас цааш гарахгүй байгааг улаан гишүүн шүүмжиллээ. Энэ эдийн засгийг хямралаас гаргах арга хэмжээг бол цаг нартай оролдож шуурхаа хэрэгжүүлэх ёстой маа. Хугацаа их алдаж байна. Дэндүү их цагийг төлөвлөгөө боловсруулах ажил зарцуулж байна. Засгийн газар мөрийн хөтөлбөрөөр батлуулсан. Энэ бол цаг нартай хугацаатай хийдэг ажил байдаг шүү дээ. Байгууллагаснаас хойш 60 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөөр батлуулах хэрэгтэй. Энийгээ батлуулсан. Тэрэн дотроо хямралаас гарах төлөвлөгөө гаргана гэж бичээд дахиад төлөвлөгөөгөө нухсаар байтал дахиад 60 хоног өнгөрлөө шүү дээ. Ингээ эн чин засгийн газрыг бодит ажил хийлгэхгүй энэ төлөвлөгөө гаргуулсаар байтал энэ онол ав дуусах нь. За ийхүү ардын нам сонгуулийн дүнд олонхоолсон ч засгийн газар нь ажлаа хангалттай сайн хийж чадахгүй байгааг нэр бүхий гишүүд шүүмжилтэд хандаж байна. Тэгэхээр үндсэндээ аль нэг нь